цаг гарган ярилцаж байгаад баярлалаа Элчин сайд Атул. Та Монгол улс болон бүгд найрамдах энтгэг улсын эдийн засаг болоод санхүүгийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг хэрхэн үнэлж дүгнж байгаа вэ? Тэр дундаа бүгд найрамдах энтгэг улс дотоодын банкнуудтай хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн зузаадах гар байгаа бол? Өрсөнд баярлалаа. Монгол болон энтгэг улсын стратегийн түншээс гадна оюун санаагаар холбогдсон ахын дүүс юм. Хоёр улсын эдийн засгийн харилцаа тун сайн хөгжөөд явж байна. 2023 онд энтгэг улсад хийсэн импорт-экспортын дүн 65 сая Америк доллар байсан бол 2024 онд 2 дахин өсөж бараг 110 сая ам.долларт хүрсэн жишээнээс харж болно. Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд энтгэг улс 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр дэмжиж байгааг та бүхэн мэдэх байх. Дийлэх тоногдох хөрөмжийг нь энтгэг улсаас нээруулж байгаа тус газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц тун агт дэвшилтэд үргэлжилж байгаа. Тэгэхээр энтгэг улсаас их экспорт ч мөн өссөөр байна. Энэ оны хувьд газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлтэй холбоотой экспорт улам өсөх болов уу гэж харж байна. Энтгэг Монголын санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааны тухайд гэвэл 35 жилийн ойн тохиож буй худалдаа хөгжлийн банк Энтхийн Axis банктай хамтран ажиллаж эхэлснийг онцолж болно. Энэ хүрээнд худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Энтхийн рупигийн данс нээж олон улсын мөнгөн гуйвуулгыг энтгэг рүү рупигээр илгээх боломжтой болсон. Ингэснээр гүйлгээг хурдан хийх давуу талтай болж байна. Худалдаа хөгжлийн банкыг үнэхээр сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Хурдан гүйлгээ хийхээс гадна шилжүүлгийн зардлыг бага байлгах боломж олгож буй нь энтгэг болон Монголын бизнес эрхлэгчдэд тун таатай мэдээ юм. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлс өх энтгэг улсад төрийн ажил хийсэн шүү дээ. Тус айлчлалын үр дүнг та хэрхэн харж байна вэ? Талуудын стратегийн түншлийг идэвхжүүлэхээс гадна бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах чиглэлд хэр үр нөлөөтэй байсан бэ? Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч Хүрэлс охин айлчлал энтгэг болон Монгол улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жил, стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хийгдсэн гэдэг утгаараа түүхэн айлчлал болж өндөрснийг онцлох зүйтэй. Миний бодлоор маш үр дүнтэй айлчлал болсон гэж харж байгаа. Энтгэг Монгол улс харилцан ашигтай байдлаар хэд хэдэн салбарт хамтран ажиллах 10 санамж хүчигт гарын үсэг зурсан. Тухайлбал соёл хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Үүнээс гадна үр дүнгээ хурдан өгөх төслүүд болон уул уурхайн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн энтгэг Монголын бизнес форум амжилттай зохион байгуулагдсан. Монголын талаас соёлын үзэсгэлэн зохион байгуулсан. Ерөнхий сайд Нарендра Моди, ерөнхийлөгч Друпати Мурмунаар ерөнхийлөгч Хүрэлс өх болон түүний өргөн бүрэлдэхүүнтэй маш сайн харилцаа хилцүүлэг өрнүүлсэн. Цаг үеэ олсон түүхэн айлчлал болсон бөгөөд эх 10 жилд энтгэг Монголын стратегийн түншлийг бэхжүүлэхэд асар чухал ач холбогдолтой айлчлал байсан гэж дүгнэхээр байна. Таны бодлоор энтгэг улсын ямар үнэт зүйлс, аль эсвэл соёлын ямар талууд монголчуудад хамгийн ихээр нөлөөлдөг вэ? Болливуудын кинонууд харилцааг илүү ойртуулж бэхжүүлдэг байхаа. Энтгэг улс Монгол оюутнууд зориулсан олон тэтгэлэг төлбөр санал болгодог бөгөөд одоогоор 450 орчим монгол лам энтгэгт суралцж байна. Энтгэг улс жил бүр монгол иргэдэд чадварыг бэхжүүлэх зорилгоор 200 тэтгэлэг бакалавр болон магистрийн сургалтад 40 тэтгэлэг олгодог. Тиймээс энтгэг Монголын харилцаа нь улс төр шашин шүтлэг, соёлын хувьд батбах бөгөөд хүмүүс хоорондын харилцаанд үндэслэсэн байдаг. Эцэст нь асуухад 35 жилийн ойн баяраа тэмдэглэж буй худалдаа хөгжлийн банкны хамт олонд та юу гэж хэлэх вэ? Худалдаа хөгжлийн банк маш сайн ажиллаж байгааг энд дурдмаар байна. Худалдаа хөгжлийн банкны гар утасны аппликейшн маш сайн хөгжсөн. Би хувьдаа бүгд найрамдах Солонгос улс, Вьетнам зэрэг улсуудад худалдаа хөгжлийн банкны дебит карт ашиглаж байсан. Асуудалгүй маш сайн ажилладаг. Гар утасны аппликейшн ч гэсэн маш сайн. Дээр дурдсанчлан энтгэг улс худалдаа хөгжлийн банкд рупигийн данстай бөгөөд энэ нь маш хурдан гүйлгээ хийх боломжийг олгодог. Худалдаа хөгжлийн банкны 35 жилийн ойг тохиолдуулан энтхийн элчин сайдын яамны өмнөөс болон өөрийн хувийн зүгээс худалдаа хөгжлийн банк цаашдаа улам өсөж хөгжихийг хүсэж байна.